Amanda Seyfried порнодын дүрх бүтээн. Холливуудын үзэсгэлэнт жүжигчин Amanda Seyfried ээлжид дүрээ бүтээхээр зэхэж байна. Энэ удаагийн дүр нь түүнээс багагүй ур чадвар шаардаж байгаа ба жүжигчин бүсгүй өөртөө маш ихтэй байгаа тухайга ярьжээ. Тэрээр 70-аад оны порнод Linda Lovelace-ийн дүр тоглох ба 26 настай Амандаг энэ дүрийг гаргаж чадахгүй гэж үзэж байгаа хүн нэлээд олон байгаа юм а. Харин түүний ялдан түрхтэй тачаангой хувцаслсан зураг туудас гарсан нь энэхүү эргэлзээг үгүйсгэж тэрч бүхэл порнод Lovelace-с илүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа тухай мэдээлэл шоу бизнесийн ертөнцид төвжээ. Дашрамд олоход жүжигчин Lovelace нь 1972 онд гарсан хамгийн анхны порно кино болох Deep Throat-аар олонд танигдсан ба амьдралынхаа сүүлийн жилүүдэд порно киног эсэргүүцсэгчдийн нэг болсон юм а. Учир нь түүний нөхөр хөнгөтэй болохын тулд Lovelace-ийг дарамталж албадан тоглуулдаг байсан нь хожим нилээд шууган тарьсан. Ингээд түүний амьдралыг харуулсан дэлгэцийн бүтээл энэ оны сүүлээр гарах юм байна. Lady Gaga найз залуугаасаа салжээ. Дэлхийн шоу ертөнцийн хатан хаан Lady Gaga ээлжид хэрэгэд тарилаа. Гэхдээ энэ удаад өрмөц садан стил биш шүү. Харин тэрээр багагүй удаан хугацаанд үргэлжсэн найз залуу Taylor Kinney-гээс салгар шийдсэн байна. Түүний хуучин найз залуу цас сорогчийн тэмдэглэл киногоороо олонний танил болсон ба тэд энэ өөр өөрсдийн замаа хөөхөр шийдсэнд хадагтай Gaga-гийн фэнүүд тунч сэтгэл дундуур байгаа гинэ. Учир нь Kinney найз бүсгүүдийн анхаарал халамж тавьж түүнийг бусдаас хамгаалдаг байсан нь шүтэн бишрэгчдийн итгэлийг хүлээх шалтгаан байсан юм. Авьяаслаг дуучин Born This Way ялан тоглолтод анхаарлаа хандуулахын тулд ингэж шийдсэн байж болзошгүйг ойр дотных нь хэлсэн байна. Тэрээр шин цомгоо гаргаж 110 удаа шоу концертод тоглохоор төлөвлөсөн байгаа юм а. Брюс охинтой болжээ. Холливуудын алдарт жүжигчин хатуу самархочид Брюс Уиллс охинтой болж Mabel Ray хэмээн нэр өгчээ. Тэрээр 3 жилийн өмнө загвар өмсөгч Emma Hammingтай гэрэлсэн ба түүний үзэсгэлэнт эхнэр нь түүнд инхүү охин төрүүлж өгсөн байна. Брюс өмнө нь жүжигчин Demi Mooreтай гэрлэж 3 охинтой болсон бол инхүү 4 дахь бүнжээ үлгийдэн авч байгаа нь өдгөө 54 настай Брюс формынхаа дараахан Emma-гийн ачаар би эр хүн гэдгээ дахин мэдэрсэн шүү. Сүүлийн 10-аад жил маш их ганцаардсан. Харин Emma намайг харанхуйгаас татаж гаргасан хэмээн ярьж байсан юм. Харин түүний охиндоо өгсөн нэр нь Францаар Mabel буюу миний хайртай охин гэх үгийн товчилсан нэр юм байна.